Сайн бацхан ирэх хүмүүс өчтэй. Монголын мэдээ сүгийн бэлтгэл өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн бямгаргийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? Хөрөнгөмчин зарим байгууллагуудаас эхлээд Монголын хөрөнгийн бирж өөрөө хувьчлагдана. Тусгай сургуулийн 8 дугаар ангийн сурагч хүү өөрийн зохиосон анхны номын нээлттэй хэлээ. Улсын 1-р төв эмнэлэг энэ жил 1700-ны өндөр өртөгтэй мэс заслуулан эмнэлгийн хэрэгслийг даатгалаас шийдвэрлэжээ. Баянмүлэг аймгийн Алтангад содонд хөгжим драмын театрынхан өрн бүрэлдэхүүнээрээ нийслэлдэрж тоглолт хийлээ. Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн тохиож байна. Энэ салбарынхны төлөөлөл бүрүүгээрт үндэсний зөвлөгөөнөө зохион байгуулсан байгаа. Тэгвэл өчигдөр худалдааны салбарын төрийн ордны их танхимд баярын хурлаа хийлээ. Тус салбарт бие даасан хууль эргэцэн орчноос гадна зээлийн уян хатан таатай нөхцөл өгүүлэгдэж байгааг гэнэхээр хөндөж байсан юм а. Баярын хуралд сумын төвд талах нарийн боов сүү цагаан эдэний үйлдвэрлэл эрхлэгчээс эхлээд худалдааны салбарт 60 гаруй жил ажилласан ахмадууд ирсэн байлаа. Бид чанар аюулгүй байдлын баталгааны эргэлзээтэй хүнсийг гадаадаас импортлж авахаас илүүтэй эх орныхоо баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авч дэмжиж байхыг тэд хүсэж байсан юм а. Манай харин цагаан эдэгээр бол ер нь маш их чанартай. Одоо жинхэнэ ямар ч холцлогоор яг оргиороо байгаа. Тийм учраас тэр сүүн бүтээгдэхүүнд бол одоо хүүхдийн цагаан юунд оруулахад өдрийн хоолнд оруулахад бол илүү боломжтой байгаа. Одоо сум бүхэн нэг 10-аад улсууд тусгай хувийн худалдаа эрхэлсэн нэг дэлгүүртэй юм. Тэдний хоршооны хэлбэр зохион байгуулад тэгээд одоо тэр улсын бэлтгэлийн ажлыг эрхлүүлээ хийх боломжтой гэж би одоо хавьд харж байна. Манай улсад 64 мянган гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 43.8% нь худалдааны салбарт хамаарч байна. За тоо баримтаас харуул 2015 онд бөөний болон жижиглэнгийн худалдааны нийт борлуулалт 13 их найд төгрөгт хүрч байсан. Тэгвэл энэ оны 3 дугаар улиралд өмнөх оноос 20 гаруй хувиар борлуулалт нь буурсан үзүүлэлт гарчээ. Хөдөөний худалдааны байгууллагууд бол асуудал бол нэлээд толгомцсон асуудлууд бол байдаг. Гэхдээ энийг яг ярьдаг хэлдэг тийм сум захиргааны тийм байгууллагууд бол ер нь баг байдгүй шүү дээ. Худалдааны байгууллагыг цогц дээр нь авч явах бодлого жоохон дутмаг учраас хүмүүс одоо дуртай үнээрээ авчир дуртай үнээрээ зардаг. Тэнд ямар ч хяналт юу байхгүй. Нэг жоохон бараа мараа нэмээд авчих зэрэг л одоо зээл олдох муутай болчиход байгаа. Жижиглэн болон бөөний худалдааны салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэж байгаа. За өөрөөр хэлбэл эдийн засагт ч тодорхой нөлөө үзүүлж байна. Жижиглэн үйлдвэрлэлийн хөгжлийн одоо дэд хороо маань одоо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж байгаа. Тэнд бол одоо 20 тэрбум төгрөг энэ төсвөдөр тавигдсан байгаа. Одоо энэ эх оны 17 оны төсвөдөр энэ бол одоо улс орны хэмжээнд аваад үзэхэд бол хаанаач хүрэхгүй мөнгөлтөө. Ийм учраас бид бүх одоо болж өгвөл одоо ихэнх одоо Монголыг дэмждэг элчин сайдын яамдуудтай уулзчих. Тэгээ элчин сайдуудын маань одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар маш идэвхтэй ажиллахыг амлаж байгаа. 60 сая малтай хэрнээ сүүгээ бас одоо импортлох сүүгээр бол маш олон бүтээгдэхүүн хийх тэ энийг бас импортлохын ажлуудыг бас хийж байгаа. Мэдээж Автарын 3 дугаар аян бол бас үргэлжилж явагдана 2100 гэсэн бас аян бас явагдаж байгаа. Энэ мэтчлэн бол жижиг дунд үйлдвэрийг бас дэмжих хүрээнд бол бас түр олон ажлуудыг хийж байгаамаа. Худалдааны тухай бие даасан хууль эргэцэн орчныг бүрдүүлэхээр 10 гаруй жил ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа. За тэгвэл засгийн газар худалдааны тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Худалдаа хийж байсан бол өнөөдөр худалдаа эрхлэгчид маань улам Монгол улсад уулуурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн энэ сарын 24-нд болно. Энэ салбарынхны ойрын ирээдүйд хийсэн ололт амжилттай дүгнэж жил бүр зохион байгуулдаг онл практикийн багварал шинжлэх ухааны технологийн их сургууль дээр боллоо. Уулуурхайн мэргэжлийн зөвлөлөө санаачилсан энэ хуралд 200 төлөвлөгч оролцсон байна. Тэд уулуурхайн салбар тулгамдж байгаа асуудлууд түүнээс гарах арга замын талаар илтгэл тавьсан байна. Уулуурхайн мэргэжлийн зөвлөлийн холбоо 800 гаруй гишүүнтэй үүнээс 500 гаруй мэргэжсэн зөвлөх инженер 120 эрдэмтэн доктор цол зэрэгтэй байгаагаараа онцлог юм а. Өнөөдрийн онл практикийн баг хурал салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлаа төр засагтаа бодлогын хэмжээнд хүргэх чиглэжээ.
Тухайлбал нэгэнт хөндсөн газрын хэвлээд байгаа баялагийг эдийн засгийн эргэлтэнд бүрэн оруулах, түүнийг улс орноо хөгжүүлэхэд ашиглах, зарцуулах, зөв зохистой бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй байгааг салбарын мэргэжилтийн судлаач нар онцолж байна. Бүр уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бол 1922 оноос хойш орчин үеийн уул уурхайн салбарын үүсч хөгжсөн ийм түүхэн эхэлсэн байна гэж 94 жил болцсон байдаг. Гэтэл сүүлийн үед томоохон төслүүд маань бол 1970-ад оноос эхлээд хөгжсөн байдаг. Гэтэл тэр үеэс ихсэн төслүүд нь маш гүнзгий өргөн хүрээний тийм асуудлыг хамарсан том уурхаанууд болсон. Жишээ нь Эрдэнэтийн асуудал байна, Багнуурын асуудал байна, Шивэн овогийн асуудал байна. Гэтэл энэ асуудлууд чинь өөрөө эргээд бүр нүдэнд ил болчихсон ийм асуудал болчиход байна л да. Тийм учраас энийг хууль эрх зүйн хүрээнд бол нэлээд шинжилж шаардлагатай байна. Харахад олон хүн сургаад төгсгöd байгаа юм шиг хэрнээ. Үнэхээр болохгүй, чанаргүй байна. Үйлдвэр уурхаа дээр очиход гологдож байна. Үйлдвэрлэлийн дадлага муу хийгдэж байна. Тэргээ ягаад гэвэл мэрэгжлийн хүмүүс ажиллах боломж нь муу учраас. Тиймээс энийг бол төрийн бодлогоор өөрийнхөө болсон хүчнийг бэлдэж цаашдаа бол уул уурхай мэрэгжлийн болсон хүчнийг экспортлох тийм ээ. Тэрний оюуны өмчийг валют болгох. Ядахта гадны хүнд үйлдвэрлэл явуулах, байгалийн баялгаа боловсруулах санаачлагыг олгохгүй байхын тулд төрийн бодлого үнэхээр дутагдж байна. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний үн унснаас болж компаниудын хөрөнгө оруулалт борлуулалт зогсон байдалд орсон. Энэ байдлаас гарах хамгийн энгийн алхам дэлхийн жишгт хүрэх боловсон хүчин бэлтгэхэд анхаарах хэрэгтэй гэж тэд үзэж байна. Зарим нарийн мэргэжлийн тэр дундаа өндөр технологи шаардсан ажлын хувьд манай боловсон хүчний нөөц хомс байгаа нь нууц биш. Тиймээс боловсон хүчний асуудалд гол анхаарлаа хандуулж энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ихтэй сургуулиудтай хамтран ажиллах нь оновчтой шийдэл болно гэж тэд дүгнэлээ. 2016 оны 12 дугаар сарын 17 буюу өнөөдрийн 16 цагт ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл дууслаа. Эцсийн дүнгээр ардчилсан намын даргад өрсөлдөхөөр улсын хурлын гишүүн Эрдэнэбат, Батсандан, улсын хурлын гишүүн асан Гантөмөр, ардчилсан намын гишүүн Чимэд орж, ерөнхий сайд асан Алтан хуйг нарын 6 хүн албан ёсоор нэр дэвшгэрхэн баталгаажуулсан байна. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэх бөгөөд санал хураалтыг 2017 оны 1-р сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах юм байна. Цагаар төлбөр үргэлжилж байна. Дэлхийн 60 гаруй улс орон гялгар торны хэрэглэнээс татгалзаж нэг удаа ашигладаг буюу тэг 125 мм нэмгэн гялгаруудыг бүр мөсө хориглож оронд нь даван ут хэрэглэхийг иргэддээ зөвлөдөг. Тухайн улс орон даван утыг дотооддоо үйлдвэрлэдэг болсноор байгаль дэлхийд учруулдаг хор хөнөөлөөс сэргийлэхээс гадна олон хүнийг ажлын байраар хангадаг юм байна. Манай улс 2014 онд 40 гаруй сая гялгар торыг 1.6 сая доллараар худалдаа авч байсан бол 2015 онд 65 сая гялгаруудыг 6 сая доллараар худалдаж авч байжээ. Өөрөөр хэлбэл бид гялгар торыг нэг удаа ашиглахын тулд их хэмжээний мөнгө зарцуулж байгаагаас гадна байгаль дэлхийгээ бохирдуулж байгаа юм а. Технологи бизнес Экватор төв Швейцарын хөгжлийн агентлаг дэлхийн зүүн байгууллагатай хамтраад гялгар утны хэрэглээг багасгах, даван утны хэрэглээг нэмэгдүүлэх хаягныг өрнүүлж эхэллээ. Тус түүн эрг үйлс гэсэн нэртэй төв байгуулж 50 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Эхний 1 сарын хугацаанд машинаар сайн ойж чадахгүй байсан учраас харьцангуй цөөхөн даван тор ойдог байсан. Харин одоо машинтайгаа сайн ажиллаж сурсан учраас өдөрт олон тор ойдог болсон. Бидний ажлыг дэмжиж гялгар уутны оронд даван торыг хэрэглээнд ашиглахыг уриалж байна. Айгүй сурчвал эн чинь дайжгүй ш. Анх сурж байгаа хүмүүс жоохон аргаа олохгүй байсан. Тэгээ одоо бол энэ чинь сурчвал гарц хурдантай. Захиалга нь их сайн ирж байгаа. Бид нар ч бас нэг тийм юунд оролцсон ш нэг. Үзэсгэлэн армын худалдаанд олон хүмүүсээс санал авсан ш. Тийм захиалга залууд их авсан. Даван тор ойдог цех Дархуул Дундгой аймагт мөн ажиллаж байна. Олон улсын судалгаанаас үзэхэд 100 төгрөгөөр худалдаж авсан гялгар торыг дунджаар 6-аас 12 цаг ашиглаад л хайдаг. Тэгвэл даван торыг тухай бүрдэнд цэвэрлээд хэрэглэвэл урт хугацаанд хэрэглэх даваа талтай юм а. Тэр хотод жишээлбэл 380 мянга өрх байна. Өрх бүр 7 ногтой нэг удаа л дэлгүүр ордог гэж үзвэл хадгалаад хамгийн хямдаа энэ гялгар уут бол 100 төгрөг байгаа. Тэгэхээр нөгөө
380 мянган өрөх маань 7 хоногоор үржиж 100 төгрөг үржүүлэхээр 38 сая төгрөгийг бид нар гялгар утанд зарцуулаад зөвхөн 7 хоног нэг үйл. Тэгээд нөгөө 380 мянган гялгар ут маань хог хаягдал болоод газар бологдох юм уу эсвэл агаар хөрс рүү ингээ бохирдуулаад байдаг. Байгаль дэлхийд учруулах гялгар уутны хор уршгийг хэдэн 10 жилээр биш, мянган жилээр ярьдаг. Тиймээс дэлхийн нийтээрээ татгалзаж байна. Технологи бизнес инкубатор төвөөс жил бүрийн 12 дугаар сарын 14-ний өдрийг гялгар уутнаас татгалзах өдөр болгон тэмдэглэх санаачлагыг. За эх хонд Монголын хөрөнгөний зах зээл үйл явдлаар өрнөн байх төлөвтэй байна. Төрийн өмчийн зарим байгууллагуудын хөвчлөл хөрөнгөний биржээр дамжуулан хийгдэх тухай яригдж байгаа. За мөн хөрөнгөний бирж өөрөө хөвчлөгдөнө гэд анхаарал татах олон үйл явдлууд хөрөнгөний зах зээлээр өрнөх хүлээлттэй байна. Ирэх 2017 оны гол хүлээлт нь төрийн өмчт компаниудын хөвчлөл. Үүнд төрийн банк, Эрдэнэт болгоны цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагууд яригдж байгаа. Гэхдээ хөвчлөлийг яг хөрөнгөний биржээр дамжуулж хийх хэсэг шийдвэрийг улсын хурал, засгийн газрын шийдвэрээр шийднэ. Мөн хөрөнгөний бирж өөрөө хөвчлөгдөх байгууллагуудын жагсаалтанд орсон байгаа. Үүнийг хөвж хилжүүлснээр биржийн үнэлгээ үр ашиг нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм байна. 90-ад оны дунд үед Монголын банкны салбар өөрөө либералчлагдаад хөвчлөгдсөн байдаг. Гэтэл өнөөдөр одоо манай банкнуудын санхүүгийн чадамж, үйлчлэгийн цар хүрээ ямар байгаа вэ? Гэтэл манай хөрөнгөний зах зээл дээр өнөөдөр боломжууд ямар байгаа вэ? Тэгэхээр манай хөрөнгөний зах зээл өөрөө төрийн мэдл байгаад үлдсэн. Тэгэхээр хувьд гарснаар бол арай илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах, санхүүгийн хувьд чадварчих. За тэгээд түнчлэн хөрөнгөний бирж хамгийн гол зорилго болох компаниудад санхүүгийн хөсрэг олох төр функцээр бас илүү үр дүнтэй ажиллах боломжууд нь бүрдэнэ гэж харж байгаа. Монголын хөрөнгөний зах зээлийн 97% дотоодын хөрөнгө оруулагчид, үлдсэн 3% нь гадаадын хөрөнгө оруулагч байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд валютын ханшийн савлгаанаас хөрөнгө оруулагчдыг хамгаалсан тогтолцоо хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид доллараар төгрөгч шилжүүлээд төгрөгөөр хувьцаа худалдаж авлаа гэж бодъё. Тэгэд арилжаанаас тодорхой хэмжээний ашиг олоод буцаад гарах гэхээр төгрөгийн ханш суларчдаг. Ингээд арилжаанаас олсон мөнгө нь валютын ханшийн зөрүүнд яваад алдагдал хүлээдэг байна. Ийм нөхцөл байдлаас болоод гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөний зах зээлд орж ирэх сонирхол багатай байна. Харин одоо гэрээний арилжаа гэдэг үүсмэл санхүүгийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр гэрээ хийсэн үед доллар ямар үнэтэй байсан тэр үнээрээ тухайн товлсон хугацаанд арилжаа хийнэ гэсэн хамгаалтыг хийж өгч байгаамаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих тал дээр нэлээд том ажлуудыг хийх шаардлагатай гэж харж байгаа. Нэгдүгüүрт бол бараа бүтээгдэхүүн одоо үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу форвард хэлслүүдийг энэ зах зээл дээр оруулж ирж ээж гадаадын хөрөнгө оруулагчдыг ханшийн зөрүүний алдагдлаас одоо хамгаалах. Хувьцаан дээрээс ашиг олдог, буцаад гарахтаа доллар юм уу одоо тэр валютын ханшин дээрээ алдагдал хүлээждэг гадаадын хөрөнгө. Тэгэхээр энэ чиглэлд хөрөнгөний биржээс энэ валютын хээж хийх энэ бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр бол нэлээд эрчимтэй ажиллана гэж бол харж байгаа. Дээр дурдсан өөрчлөлтүүдийг амжилттай хийж чадвал нийт санхүүгийн салбарын 5 хүрэхгүй хувийг эзэлсээр байгаа хөрөнгөний зах зээл тэлж хөгжих боломж нээгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Одоо хөрөх мэдээ эрүүл мэндтэй холбоотой. За эдийн засаг одоо хүнд байгаа ч эрүүл мэндийн салбарын төсөв тэр дундаа иргэдэд хүндхэн ачаа олдог, өндөр өртөгтэй мэс засал, эмнэлгийн одоо хэрэгсэл зарцуулах мөнгийг одоо улсын хэмжээнд төсөвд нэмж суулгасан байдаг байна. Тухайлбал улсын нэгдүгээр төвийн эмнэлэг гэхэд эрхчил өндөр өртөг бүхий эмнэлгийн тусламжаа илүү их хэмжээгээр даатгалын хөнгөлөлтөд үзүүлэх боломжтой болжээ. Иргэн мэс засалт шаардлагадах вартез бусад эмнэлгийн хэрэгсэлд дунджаар 25 сая төгрөг хүртэлх төлбөрийг өөрөөс гаргадаг. Зарим мэс засалт түүний хэрэгсэлд 2-3 дахин илүү нугалж төлөх шаардлагач тулгардаг. Тэгвэл улсын 1-р төв эмнэлэг энэ жил 13 бүлэг 200 гаруй эмнэлгийн хэрэгсэл мэс засалт шаардлагадах хөрөнгийг даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэн үйлчилжээ. Манай эмнэлэг, манай баг хамт олон маань 13 бүлэг 200-аад төрлийн эмнэлгийн хэрэгслийг болвол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд жилдээ 330-аас 360 даатгуулагч бол тусламж үйлчилгээ авдаг. Одоо хамгийн их даатгуулагчдад үйлчилдэг эмнэлгийн нэг байгаа манай эмнэлэг. За тэгээд 2016 оны хувьд бол 1700 даатгуулагчдад хаалгаа хийлгсэн даатгуулагчдад одоо 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас бол хөнгөлж өгсөн байгаа. Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинжилсэн найруулгад өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, хиймэл цорго, сэргээн засах вартез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 1-ээс эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцуулсан юм а. Эрүүн нүрийн хаалгааны одоо хугарлын үед хэрэгэлдэг титан ялтас, шурга,
За мөн одоо сонсголын эмгэгтэй хүмүүст зориулсан одоо дунгийн суулгац. За энэ нь бол одоо 26 сая төгрөгийн үнэтэй байдаг. За энийг одоо 100% өөрөө иргэн өөрөө гаргадаг байсан бол 6 сая 500 төгрөгийг өөрөө гаргаад, за мөн манай азаа буурлууд маань бол одоо өвдөг түнхний хаалганд маш их ордог. За үүнийг одоо 10 гаруй сая төгрөгийн зардал гардаг байсан бол энэ одоо эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд, за өнөөдрийн байдлаар манай эмнэлгээр одоо өвдөгний хаалганд ороход бол сая 455,600 төгрөг, түнхний хаалгаа хийлгэхэд сая 782,000 төгрөгийг бол хувь хүн өөрөө гаргаж байгаа. За үүнийгээ дагаад мөн одоо ачаал маш их нэмэгдэж байгаа. За үүн дээр одоо элэг шилжүүлэн суулгах хаалгаа 85 сая төгрөгийн үнэтэй байдаг бол эрүүл мэндийн даатгалын сангаас дагаад нэг иргэн 28 сая төгрөг орчмыг бол хувьяасаа гаргана. За ясны чүмэг, цусны үүдэл ис шилжүүлэн суулгахад бол за цусны ис хадгалах, хөлдөөх, одоо шилжүүлэхийн эмчилгээнд ойролцоогоор 20 сая төгрөгийг бол өөрөөсөө гаргахаар, мөн одоо бөөр шилжүүлэн суулгах хаалгаанд нэг 5 орчим сая төгрөгийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар ингэж одоо ажлыг бол зохион байгуулж байна. За улсын 1-р төв эмнэлэг нь 2015 онд хагас жилийн дүнгээр 600 гаруй иргэний өндөр өртөг бүхий эмчилгээ тоног төхөөрөмжөд 1 тэрбум орчим төгрөгийн хөнгөлт үзүүлсэн байна. За тэгвэл 2016 онд 1700 орчим иргэнд 2.9 тэрбум төгрөг, за 2017 онд 3.3 тэрбум төгрөгийн төсөв хүлээн авчээ. Энэ бол энэ хэмжээний мөнгө иргэдээс гарах байсныг хөнгөлнө гэсэн үг юм а. Энэ оны эхний 11 сарын статистик мэдээллээр нялхсан эндэгдэл өмнөх оны мөн үеэс 10% өссөн байна. Тэр дундаа 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нэмэгдэж байгаа гол шалтгаан нь Улаанбурхан болон амьсгалын замын өвчлөл өссөнтэй холбоотой байгаа юм а. Улаанбурхан болон амьсгалын замын өвчлөл нялхсан эндэгдлийн гол шалтгаан болж байгаа нь статистик судалгааны дүнгээр гарлаа. Он гарснаас хойш 11 сарын хугацаанд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тоо 100-д хүрчээ. Улсын хэмжээгээр 2016 оны эхний 11 сард нялхсан эндэгдэл 1222 болж өмнөх оны мөн үеэс 118 буюу 10.7%, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1506 болж өмнөх оны мөн үеэс 186 буюу 14.1%-аар өссөн байна. Амьсгалын замын ханиа томооны өвчлөл сүүлийн саруудад огцом нэмэгдэж, хүүхдийн болон өрхийн эмнэлгүүд ачаалттай ажиллаж байна. Хүүхдүүдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хүртээмжтэй хамруулах үүднээс нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиа томооны эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг чөлөөлөхөр боллоо. Чичмэг халдвартын томууд төстэй өвчний үед шаардлагатай байна гэж хүсэлт ирүүлсэн. Тэгтээ бид эрүүл мэндийн даатгалын сангаас 1.5 тэрбум төгрөгийг шууд эрүүл мэндийн яам руу шилжүүлэх юм бол эрүүл мэндийн даатгалын хуулиар зөрчих учраас манайх огт энэ дээр бол манай яам манай газар бол ерөөс эрүүл мэндийн даатгалын хуулийг зөрчих учраас нь болохгүй. Харин гаргалгаа нь 0-5 насны хүүхдийн эмийн өнгөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх. За дээр нь тусламж үйлчилгээний зардлыг 0-5 насны хүүхдийн тусламж үйлчилгээний зардлыг даатгалын сангаас нэмж санхүүжүүлэх гэдэг ийм л хоёр саналыг оруулж байгаа. Эмийн үнийн хөнгөлөлтөнд 500 орчим сая төгрөг, хэвтийн эмчлүүлэх зардалд 1 тэрбум орчим төгрөг зарцуулахар болжээ. Ханиа томооны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100% чөлөөлөх. 5 хүртэлх настай хүүхэд ханиа томоогийн улмаас хэвтийн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болох юм байна. За засгийн газар 2008 оны 265 дугаар тогтоолоороо төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэх төлөвлөгөөг баталсан. Энэ тогтоолын дагуу манай улсын боловсролын салбар олон улсын стандарттай болж эхэлж байна. За хамгийн ихэнд хангайхан шинжлэх ухааны үндэсний их сургуулийн совилхон сургууль олон улсын чанарын стандартыг нэвтрүүллээ. 2015 оны байдлаар ISO 9001 олон улсын стандартыг Монгол улсын хэмжээнд 80 гаруй байгууллага нэвтрүүлсэн байдаг. Тэгвэл боловсролын салбараас анх удаа совилхон сургууль албан ёсны ISO 9001 олон улсын стандартын батламжаа гардан авчээ. Хангайхан шинжлэх ухааны үндэсний их сургуулийн совилхон сургууль их баригч хөдөлгөөн засалж, ахуй засалж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, угсралтын техникч, туслах совилагчаар мэргэжилтэн бэлтгэдэг. За энэ сургууль чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх төслийн нээлттэй энэ оны эхэнд хийсэн. За тэгвэл энэхүү Монголд анх удаа олон улсын чанарын удирдлагын хамгийн сүүлийн стандартыг нэвтрүүлж бүсийн шилдэг сургууль болох зорилтоо нэг шат дахиуллаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд
совилгын тусламж үйлчилгээг шин шатанд гаргах ёстой. Ингэж эмнэлгийн тусламж өөрөө үйлчилгээ сайжирна. Яг энэ утгаараа Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн совилгын сургууль өөрийнхөө үйл ажиллагаанд ISO 9001:2015 гэж олон улсын стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж мөрдөж ажиллаад бид өнөөдөр чанарын удирдлагыг зохион байгуулж байна. За үйл ажиллагааны засаглалыг хөгжүүлье гэж. Өөрөөр хэлбэл энэ сургууль дээр явагдаж байгаа бүх үйл явц. За энэ явц маань олон улсын стандартад нийцнэ гэсэн үг. Совилгын сургууль энэ стандартыг нэвтрүүлснээр Монгол улсын эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын хөгжилд томоохон ахиц гарах боломж нээгдэж байна гэж үзэж байна. Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэдэг нэг тоног төхөөрөмж авчраа тавьчихж байгаа хэрэг бишээ. За энэ нь сургууль чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах бүх үйл явцыг хэрхэн чанартай удирдах вэ гэдэг стандарт тэмдгийг онцоллоо. Бүх үйл явц маань төлөвлөгддөг. Дээрээс нь олон улсын стандартад нийцсэн байдаг. Энүүгээр л одоо энэ ISO 9001 гэдэг стандартын хамгийн гол ашиг хөдөлгөөн. Бид энэ стандартыг амжилттай хэрэгжүүлснээр совилгын салбарт гэлтгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт том хэмжээний ахиц гарах үс юм өөрчлөлт ирнэ гэж хүлээж байгаа. ISO 9001:2015 гэдэг нь олон улсын стандартын хамгийн сүүлийн хувилбар юм. За энэ стандарт нь 6 жилд нэг удаа шинжилэгддэг байна. Цагаар төлбөр өнөөдөр их хооронд оруулсан зарим үйл явдлын хураангуй мэдээллээс хүрэхээр бэлтгэлээ. Ирэх даваа гарагаас эхлэн нийслэлийн 11 уул зүрэг баруун гар тийш баян гэрэгдэг болгож байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөх 10 дугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн 4 уул зүрт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш баян гэрэгдэг болгосон. Баруун 4 зам, зүүн 4 зам, Гэсэр сумын уул зүр, Саппорогийн уул зүрт 2 сар гаруй хугацаанд туршилтаар явуулсан. Туршилтын хугацаанд дээрх уулзруудын ачаалал буурч нэвтрэх чадвар нэмэгдсэн байна. Тиймээс нэмж 32-ын тойргийн уулзуур, 100 айлын уулзуур, дарихийн уулзуур, тасхны овооны уулзуур, төв шуудангийн уулзуур, 10 дугаар хорооллын уулзуур, 120 мянгатын уулзуур, Апугийн хойд уулзуур, Тээц 3-ын арын уулзуур, Амар санаагийн уулзууруудыг баруун гар тийш баян гэрэгдэг болгож байгаа юм байна. Монгол банк орон сууцны санхүүжилтийн хугацааг сумхаар болжээ. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш банкудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаа. Үүнээс дийлэнхийнхээ санхүүжилтийн гэрээний хугацаа энэ улиралд дууссан байна. Эдийн засгийн идэвхжил суларч банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгө хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадрын харьцаа буурах, банкны доктортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм а. Тиймээс санхүүжилтийн хугацааг нэг хүртэлчлэлээр сунгах шийдвэрийг Монгол банкнаас гаргалаа. Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцөлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадварыг хадгалах, эдийн засгийн идэвхжлтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна. Ирэх он төсвийн байгууллагын орон тоог нэмэхгүй байх, төрийн эмчийн аж ахуй нэгжүүдэд ашигтай ажилуулах, эрх үүхийн албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг нийслэлийн төсвөө санхүүжүүлэхгүй байх, шатхуун баг зарцуулдаг автомашин хэрэглэх зэрэгээр хэмнэлттэй ажил гаруулж байна. Монгол банк алт олборлогч, туршаагч аж ахуй нэгж иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Тодорхойлбол дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүл зарлах зүүнээр тогтоож явахаар болжээ. Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монгол банк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүл зарлах зүүнээс унц тутам тодорхой дүнг хасч тогтоодог байжээ. Монголын үндэсний олон нийтийн радиогийн хөөхөд залуучуудын редакцаас номд одоо багтсан ертөнц төслийг санаачлан жил гаруй хугацаанд хэрэгжүүлжээ. Төсөлд ерөнхий боловсролын 13 сургуулийн сурагчид оролцож сард нэг ном унших аяныг өрнүүлсэн байна. За бид хүүхдүүдэд ном уншаа гэж одоо шаардлагаас илүү орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй болж байна. Аянд нэгдсэн нийслэлийн 65 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчид ангиар ном уншдаг болсон төдийгүй сургуулийнхаа хүүхдүүдийг ч ном уншихыг уриалж байна. Ийм сайн жишээг улам дэлгэрүүлэх хэрэгтэй байгааг Монголын үндэсний олон нийтийн радиогийн хүүхэд залуучуудын редакцийн уран бүтээлчид хэлж байлаа. Энд ирсэн хүүхдүүд сард нэг л ном уншсан байна. Гэхдээ тэд номыг нэг удаа уншаад л орхидгүй. Уншсан зохиолынхаа тухай тэмдэглэхэд нь мөн эсээ бичиж бусдаа сонирхуулдаг.
Ингэж уншсан ном хизээж мартагдахгүй. Хүүхдүүд нэг номыг уншсаа тэгэл өөр нэг ном уншихаар нөгөө номоо марчдаг. Харин тэгэхгүй тул тэмдэглэл хийдэг. Яагаад гэвэл тэр номыг уншаад жил магадгүй 2 жилийн дараа тэр сэтгэгдлээ уншаад нөгөө номныхаа үйл явдлыг яг мэдчих хэвээр. Энэ аянд 40 гаруй сургуулийн 1000 орчим хүүхэд хамрагдсан. Улаанбаатар хотоос азлагдсан Говьлтай аймгийн сурагчид хүртэл нэгдэж ном уншсан тэмдэглэлээ ирүүлсэн байна. Зарим сургуулийн сурагчид ангиараа ном доторх ертөнцийн аянд нэгдэж сургуулаараа номтой нөхөрлөхийг уриалж байлаа. Эсээ бичих одоо тиймэрхүү одоо хичээлдээ бас уялдаа холбогдолтой явсан. Бид нэр энэ дэрвэ номонд дургуун хүн ирсэн. Тийм номонд бүр дуртай болоод одоо байж байна. Одоо номоо уншаад ертөнцийг таниад ерөнхөн бол ерөнхийдөө яг тал талыг мэдлэгтэй байх хэвээр тэр мэдлэгийг номноос авцгаагаарай л гэж хүсье. Нөгөө өөртөө мэдрэгдэжсэн мэдрэмжийг илэрхийлж гаргах тэр илэрхийлэмжээ хүүхдүүд сайн олдоггүй. Тэгэхээр хүүхдүүдтэй ном уншаарай гэж уриалмаар байна. Эхнийхээ радиогоос хэрэгжүүлж байгаа соён гэгэрлийн цаг гэж төслийн хүрээнд хүүхэд залуучуудын эрдэнэ санаачилж номонд багцсан ертөнц гэж аяныг 14 сарын хугацаатай өрнүүлээд өнөөдөр тайлан өдрөлгөө хийж байна. Энэний гол зорилго бол хүн өөрийгөө өөрчлөх хүсвэл номын дэлгүүрт очиог сайх үгүй тийм ээ. Тэгэхээр номоос хүн өөрөө ухаарл авдаг, хайнга явсан хайрын үн цэнийг мэдэрдэг. Магадгүй одоо хариу хайгаад шийдлийн нолоогүй гарцаа тэндээс олдог, өөрийгөө нээдэг, ухаарл танин мэдхүйг энэ ертөнцийг нээдэг гэдэг үднээсээ ном бол агуу. Жил гарын хугацаанд энэ аянд нэгдэж ном уншиж тэмдэглэл хөтлсөн хүүхдүүдийн сурлагын сайжирсан төдийгүй хэл яриа найруулан бичих чадварт ихээхэн өөрчлөлт орсон байна. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүд ном унших зөв дадал зуршилтай болжээ. Хүн өөрөө л хүсч тэмүүлэх юм бол ямар ч бэрхшээлийг даван туулж зорьсон зорилгоо хүрч болно гэдгээ. Үүнийг өөрийн биеэр нотлон харуулж байгаа нэгэн хүүг бид цагийн үр хөтөлбөрөөр онцолж байна. Нийслэлийн 25 дугаар тусгай сургуулийн 8 дугаар ангийн сурагч Инх сайхан өөрийн бичсэн номоор дамжуулан бусдад байгальтайгаа зөв бус харьцахгүй байхыг уриалж байна. 25 дахь сургуулийн манд захирал Төрөлхийн тархи нугасны бэртлээс болж Инх сайхан хүү тулгуур эртний бэрхшээлтэй болсон юм байна. Тэрээр өөрийн сүүлийн 3 жилийн турш судалж эмгтгсэн миний мэдих шууд номныхаа нээлтийг өнөөдөр хийж байна. Монголд байдаг бол нүүдлийн эрдэг мөн улаан наманд орсон 47 төрлийн шувууны талаар энэ номдоо Инх сайхан бичжээ. Хүмүүс байгальтай буруу харьцснаас болоод сүүлийн жилүүдэд зарим төрлийн шувуу устдах аюултай болоод байгаад тэрээр эмзэглэж байгаа гэлээ. Өө Монгол хүн учраас нөгөө манай одоо шүдүүд одоо аим байгаад байгаа хацаа тэгээд нэг хавдууд өгмөл амтны татад авдаг бас нөгөө ой күнийгөө цооны өндгөнд гисгэх юм уу шүдээ хүүгээ нөгөө шууд маань нөгөө үүе гадаад нисдэг ахгүй юу тэгээд энэ байгаад явдаа тойлын болгоомжтой анхааралтай явдаг гэж анхаарал байна. Бусдын тусламжгүйгээр гарч орох боломжгүй учраас тэрээр ихэвчлэн гэртээ байдаг. Цонхоор шуудыг харж ажиглах дуртай байсан болохоор тэрээр шувууны тухай илүү ихийг судалж мэдхээр шийджээ. Интернетээр шувууны тухай мэдээллийг хайж баримтат кино сонирхон үздэг болсон байна. Түүний энэ сонирхлыг аав ээж нь дэмжиж 100 хөдөө авч яван олон төрлийн шувуу харуулахыг хичээх болжээ. Хөвсгөл явсан биднес чинь юу дорногой бүр явна хинтээ аранга ер нь явна булган интерес чинь ингээл тэгээ замаараа бас энэ чи амрааж соёлын хийлгэн тэгж явдаг. Тэгэл юусэн чинь голын ирэг дээр юм уу нэг бол тэнгэр хараал шуу хараал дурангаар хараал хаяа зургийг авцсан ч байж шиг тийм л хөвгт байх юм да. Инх сайхны номны нээлтэнд ангийнхан нь болон багш нар нь ирсэн байлаа. Түүний ангийн найз Должин сүрэн дуудуулж баяр хүргэсэн бол намуун цэцэг хөлөөрөө зурсан зураг бэлгэллээ. Инх сайхан ангийнхаа бусад хүүхдүүдийг бодвол илүү дайчин, ирмэлзэлтэй гэж багш нар нь хэлж байна. Бусаддаа үргэлж урам зориг өгч дэмжиж байдаг болохоор анги дотроо ч нэр хүндтэй гэлээ. Ангийнхнаа ингээд та сая харж байгаа хэ бүгдээрээ саажилттай зарим дөрвөн мөчнийхтэй хагас өвтэй ингээд тэгээд өөрөө болохоор бас муухай явдаг гар нь хөдөлдөг учраас тэр давуу талдаа болох ангийнхан даяагаас хэлж өгдөг чадна штэ та нар чадна ингээд одоо хичээл дээр гэхэд ангийнхаа дөрвөн мөчний саажилттай хүүд болохоор хөөрхөн тэр нь гар нь ингээд атгах чадахгүй бугуугаараа нөгөө дискийг гэрүүлээд хаагаад энэ тэр чадчихээн гээл тэр бариулах гэдэг мод хүртэл ингээд өөрөө бэлдээд өгсөн байгаа байхгүй юу тэгээ ерөнхийдөө манай ангийн даргын үгийг гүйцэтгэдэг тэгээ миний орноос ерөөсөө ангийнхныхаа бүгдийг удирдал чадна бүтээн болно шүү дээ та нар айгүйх сэтгэлийн уран дэм өгдөг. Инх сайхан дараагийн ээлжинд энэ номоо англи хэл дээр орчуулан хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн Монгол орны шуудын талаар баримтат кино хийх мөрөөдөл тэмдэг.
Баянгүлэг аймгийн Хурман хааны нэрэмжид Алтан гац содонд хөгжимт драмын театр байгуулагдаад 60 жилиг үдэж байна. Ойн баярыг тохиолдуулан театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ баруун хязгаараас Улаанбаатар хотноо ирж үндэснийхээ өвөрм соёлыг түгээх их хотын үзэгчдэд уран бүтээлийнхээ дээжийг өргөн барьлаа. 60 жилийн ойгон тохиолдуулан Баянгүлгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тус театрыг Монголын зохиолчдын эвлийн гишүүн, жүжигийн зохиолч Гурман хааны нэрэмжит болгох шийдвэр гаргасан. Төрийн сойрхолт хөгжмийн зохиолч Цэрэндорж тус театрыг анх үүсгэн байгуулжээ. Харин түүх нийгмийн зүтгэлтэн Гурман хаан нэр зохиолч Нацагдорж Дандан Сүрэн нарын учиртай 3 толгой дүрийг анх удаа казах хэл дээр орчуулан тайзнаа тавьж исэн түүхтэй. Театр 1956 онд байгуулагдхдаа Гурман хаан Арганбай нарын зохион найруулсан жүжигээр хөшгөө нээж байжээ. Альва үндэснийг урлаг соёлоор нь дамжуулан таньж мэдж болдог. Тиймээс казак ардын үндэсний урлаг соёлыг хойчуудээ өвлүүлэн үлдээх, таниулан сурталчлах зорилгоор дуучин, бүжигчин, хөгжимчин зэрэг уран бүтээлчдээс бүрдсэн 40 хүнтэй баг Улаанбаатар хотод ирж энэхүү олон түмнийг баясгалаа. Тоглолт бол ер нь онцлогтой. Ягаад гэвэл манай үндэсний найрал хөгжим байна. Казак үндэсний манай Монголд байгаа ганцхан одоо дээр үед бол 40 хүний бүрэлдэхүүнтэй бас одоо нэг 20 хэд 30-аад хүний одоо бүрэлдэхүүнтэй тэнд байгаа одоо ястан үндэснүүдийн Уранхай, Туваа, Дөрвөд, Баяд гэх мэт одоо үндэсний ястангууд байдаг. Тэдний одоо ая дуунаас бол бүгд одоо энэ удаа хамрагдаад орж байгаа. Манай театрын одоо яг жинхэнэ уран бүтээлчдүүд 40 гаруй хүмүүс байдаг. Тэгээд 40 гаруй хүмүүсийн бараг 60% нь бол залуучууд байдаг юм. Энэ залуучуудыг бол ихэнх соёл урлагийг сургалт өгсөн болон бүгд найрамд Казахстан улсад соёл урлагийн сургалт өгсөн улсууд байдаг. Тэгээд энэ залуучуудыг театрда танилцсан, орон нутагта танилцж уран бүтээлчтэй танилцуулах зорилгоор тэгээд Улаанбаатар хотод ирж Улаанбаатарчуудаа тэгээд Баянгүлгийн аймгийн уран бүтээлийн сэнгэр хадаг барьж байгаамаа. Уран бүтээлчид театрын 60 жилийн ойн баярын тоглолтоо 11-р сарын 26-ны өдөр үлгийг хотод хийгээд дараа нь бүрэн бүрэлдэхүүнээр Улаанбаатар хотод иржээ. Улаанбаатарт бол 12 жилийн дараа ирж байгаа юм байна. Энэ бол их удаан хугацаа. Харин ч одоо Улаанбаатар төрөд биднэрт бол энэ бол одоо ядтааны 3-4 жил ч юм уу манай Улаанбаатар дээр үзэгчтэй өөрийнхөө тайлан концертээ тавиад казакийн үндэсний урлаг энд бол одоо манай Уранхайчуудын бас урлаг соёл явж байгаа. Бас олон үндэстэн ястантай газар шүү дээ. Тэгмээс тэрнийг бол одоо Улаанбаатар бид нар бол өргөл сонирхож явдаг. Өргөл зөрхөл одоо саналцж явдаг. Өргөлж санаж явдаг бид нар ийм улсуу. Тиймээс Үлгийн театрын сөргөл одоо түүхт 60 жилийн тохиолдуулан оргил одоо тэнд бол баяр хүргэмээр байна. Баянгүлгийн аймгийн Гурман хааны нэрэмжит хөгжим драмын театр Казак, Уранхай, Туваа үндэсний урлаг соёлоор уран бүтээл төрөвдгаараа бусад аймагуудын театруудаас онцлогтой. Тоглолтод Уранхай биелгээ, Казак үндэсний хөгжмийг найруулах, Казак ардын дуу зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ. Хөтөлбөр хөдөө орнуудагдах манай сурвалжлагчдын ирүүлсэн мэтээр үргэлжилж байна. Орхон аймгийн Монгол Улсын төрийн албаны зөвлөл Орхон аймагт ажиллалаа. Аймгийн хэмжээнд төрийн 90 гаруй одоо байгууллагад 4600 гаруй төрийн албан хаагч ажилладаг байна. Төрийн албан хаагчид иргэдэд хүртээмжтэй шуурхай өргөхийн тулд цахим мэдээллийн технологийн үйлчилгээг өргөнөөр ашиглаж байгааг хэлж байлаа. 2017 онд Орхон аймагт төрийн үйлчилгээний нэгдсэн 2 дахь байр ашиглалтанд орно. Ингэснээр газрын харилцаа барилгат байгуулалтын чиглэлийн үйлчилгээ нэг цонхны үйлчилгээнд шилжих боломж бүрдэх юм а. Өөрөөр хэлбэл иргэд нэг дороос бүх үйлчилгээг авах боломж бүрдэх юм байна. Манай аймгийн тухайд бас мэдээллийн технологиг байгууллагууд үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр бас олон дэвшилтэй ажиллаж байгаа шүү дээ. За цахим машин ажиллаж байна. Түүц машин гэж ярьдаг төрийн үйлчлэгийн цахим машин. Нийгмийн даатгалын хэлцээр бас тэр чиглэлийн үйлчлэгээ үзүүлэх цахим машин ажиллаж байгаа. За мөн татварын хэлцэгт бас цахимжуулалтын мэдээллийн технологиг төрийн үйлчлэгийн нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ахис дэвшил гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл байгууллага аж ахуйн нэгжүүд татварын хэлц рүү хандахад тийм ээ цахимаар тайлангийг хүлээж авдаг. Татвар төлөлттэй холбоотой асуудлыг цахимжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна. Орхон аймгийн засаг даргын тамгын газарт олон хэлтсийн бүтцтэйгээр 65 ажилтнаар ажилладаг албаагчдыг чадваржуулах чиглэлээр жилд 20-25 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сургалт зохион байгуулдаг юм байна. Орхон аймагт үйлдвэр хөгжсөн, хүн ам төвлөрсөн бүс нутаг гэдгээрээ онцлог юм а. Төрийн албаны зөвлөлтөөр бол Орхон аймгийн салбар зөвлөлийн ажил бол сайн байгаа гэж ингэж үнэлж байгаа. Төрийн албан хаагчийн салбар зөвлөлийн одоо бүрэлдэхүүнд орсон та бүхэн бол
энэ зөвхөн тамгын газрынхаа хүрээнд биш 90 байгууллагын 4600 гаруй төрийн албан хаагчид бүгдэнд л хүртэл ажиллах л одоо ийм шаардлага байгаа. Эрдэнэт хотын төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бусдад түгээн дэлгэрүүлэх бас олон давуу талуудад ажиглагдсан. Мөн одоо сурагчид, залуучуудаа хөгжүүлж байгаа байдал нь ажиглагдсан. Мөн удирлаас шалтгаалаад одоо хотын утааг багасгах чиглэлээр шинэ технологи турших гэж байгаа, эхлэл тавьж байгаа эдгээр зөв ажлын олон эхлэлүүд байгааг бид тэмдэглэж байна. За энэ ташрамт хэлэхэд Монгол Улсын төрийн албаны тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Монгол Улсын төрийн албаны зөвлөлн 48 салбар зөвлөлтөй. Үүний 13 нь төрийн захиргааны төв байгууллагад, 12 нь яамдад, 22 нь аймаг нийслэлд ажиллаж байна. Өмнөг аймагт анхудаа говийн бүсийн аймагуудын ерөнхий боловсролын сургуулиудын ахлагангийн сурагчдыг хамруулсан англи хэлний олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэ уралдаанд 4 аймгийн 2368 сурагч ур чадвараараа өрсөлдсөн байна. Өмнөг аймаг говийн бүсийн хөгжлийн төв болон хөгжих зорилт тавьж ганц уул уурхай гэхээс илүү аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлого баримталж байна. Тиймээс аймгийн засаг дарга эх 4 жил англи хэлтэй өмнөг говь дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ зорилтын хүрээнд Дунд говь, Дорн говь, говь сөмбөр, Өмнөг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлагангийн сурагчдыг хамруулсан англи хэлний бүсийн уралдааныг зохион байгуулжээ. Говийн бүсийн одоо аймагуудын дунд ийм англи хэлний англи хэлний одоо олимпиад зохион байгуулж байгаа нь үнэхээр маш оновчтой цаг үеийн олсон ийм арга хэмжээ боллоо гэж бодож байна. Яагаад гэвэл 2000 нийтдээ 4 аймагаас говийн 4 аймагаас 2368 сурагч 10, 11, 12 дугаар ангийн сурагч нар оролцсон. Тэгэхээр ийм их англи хэлний одоо хүүхдүүдийн дунд англи хэлний сурах юм эрмэлзэл хүсэл байгаа гэдгийг одоо илэрхийлэл бас болж өгч байна. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол одоо дэлхийн нийтийн хэл болсон англи хэлийг хэрхэн сайн суралцах гэдэг бас нэг одоо өөрснийгөө шалгах юм боломжийг олгож өгч байна. Олимпиадын шалгуур үзвэл ерөнхийдөө нэгдүгээр шатнд бас их жоохон хүнд хэцүү материалаар ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол бүлэг болгоноос 3 сурагч ингээ гаргаж ирсэн. Тэгээ шалгуур үзүүлэлт бол бид нарын хувьд бол их дэжгүй гэж үзэж байгаа. Энэ чанар ялангуяа англи хэлний сургуулийн чанар бол миний хувьд болохоор маш их сайн гэж үздэг. Хөдөө хотын сургалтын чанарыг арилгах, орон нутагт сайн боловсон хүчин бэлтгэх зорилготой энэ хөтөлбөр нь хүүхдбүрт хүрэх ёстой гэдгийг орон нутгийн удирдлагууд онцолж байлаа. Үүнийг Өмнөг аймгаас улсын хурлд сонгогдсон ажиллаж байгаа гишүүд дэмжиж хамтран ажиллахаар болжээ. Говийн бүсийн аймаг өөр Өмнөг аймаг гэдэг бол бас олон уулуурхай хөгжил байна. Мэдээж одоо Австралийн хамааралтай оюутлага гэдэг ингээд тэгээд ирэхэд бидэнд бол яалчгүй ирээдүйн хойч үеийн хүүхд багчуудынхаа мэдлэг боловсролыг англи хэл дээр тулгуурлан зохион байгуулах нь зайлшгүй шаардлага хэрэгцээ байгаа учраас энэхүү олимпиадыг өөрийнхөө аймгийн төв дээрээ зохион байгуулж байна. Өмнөг аймагт маань уулуурхай хөгжиж байгаатай холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын компани ихээр бий болж байгаа. Үүнд бол Өмнөгийн говийн бүсийн одоо хүүхд залуучуудын ирээдүйн удирдлага болоосаа гэж хүсэж байгаа. Говийн бүсийн аймагуд ерөнхий боловсролын ахлагангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа англи хэлний олимпиад нь 2 үе шаттай болсон. Эхний шалгуултанд тэнцсэн сурагчид англи хэл дээр илтгэл танилцуулж тэргуун байрны төлөө өрсөлдөж шилдэгэ шалгаруулсан байна. Өнөөдөр улсын их оронд орсон үйл явдлын мэдээлэл сүргэлээ. Хөтөлбөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. За үзэгчдээ орой минь төргий та бүхэндээ өнөөдөр дэлхийн дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал мэдээлэлээ сүргэе. Хятадын засгийн газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос, Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг анхааралтай ажиглаж байжээ. За Хятадын гадаад яамны төлөөлөгч Ген Шуан өчигдөр энэ талаар хэлэхдээ Хятад улс Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Японд хийж байгаа айлчлалыг анхааралтай ажиглаж байна. За тэр дотор Орос, Япон хоёр энэ яриа хэлцээний явцад хоёр орон хоорондох газар нутгийн маргааныг хэрхэн шийдэх үү гэдгийг анхааралтай ажиглаж байна гэсэн. За Хятадын мэдээллийн Синхуа агентлаг өөрийн тайлбартаа Японы ерөнхий сайд Шинзо Абе Хятадыг одоо тогтоон барихын тулд Орос улстай газар нутгийн маргааны асуудалд ахиц дэвшилт хүрснээр нэгт харилцаа холбоо тогтоохыг зорж байна гэжээ. За Хятадын төв телевиз ч гэсэн Путиний Японд хийсэн айлчлалын явцыг өдөр бүр мэдээлж байсан юм а. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн өчигдөр цагаан хордонд хийсэн энэ оны сүүлийн байж болох хэвлэлийн баг хурлаар Оросын сэдэв давамгаалж байлаа. За тэрээр Оросын холбооны улсыг 38 удаа, ерөнхийлөгч Путинг 15 удаа дурдсан байгаа юм. За Обама энэ хурлаар Америкийн нэгдсэн улсын Оростой тогтоосон харилцаа муудсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
За тэгээч нэг удаа Обама Оросыг цэргийн гүрэнгээс нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадын цаана ямар их хүч байгааг одоо илтгэн харуулахын тулд ийм үг хэрэгэлсэн гэж байгаа юм. За Обама өөрийнх нь хувьд сүүлийн байж болох хэвлийн баг хурлын үеэр Оросыг бас баггүй муулаад авсан. За Обамагийн хэлснээр одоо иш татах юм бол Оросын эдийн засаг, газрын тос, байгалийн хий, зэвсгээс өөр хүн хэрэгтэй зүйл огт үйлдвэрлэдэггүй гэж хэллээ. За мөн Обама Орос улс өөрт таатай хүнийг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд хакеруудыг ашигласан. За ингэснээр тэд Дональд Трамп сонгуульд ялахад шууд нөлөөлсөн гэж нотолж байгаа юм. За Орос улсад аливаа зүйл Путиний зөвшөөрлгүй огт болдгүй тул Путин Америкийн сонгуулийн үйл явцад оролцсон нь гарцаагүй болж таарч байгаамаа. За Обама сүүлдгүүлчдийн одоо Вашингтонд энэ бүгдийг хөдөлгөөнгүй нотлохой байна уу гэсэн асуултад бид нотлогоо гаргаад ирж болно. Гэхдээ цахим ертөнцтэй холбоотой асуудал яригдж байгаад бол энэ тал дээр бүх зүйл нууцлалын зэрэгтэй гэхээс өөр хариулт өгсөнгүй. За Обама Сирийн байдлыг хөндөж ярихдаа Башар Асадын дэглэм, Орос, Иран гэсэн улс орныг муулахаас өөр зүйл хэлсэнгүй. За эцэст нь сэтгүүлчид та энэ бүхэнд ямар нэг хэмжээгээр буруутай юу гэж асуухад би юунд хариуцлага хүлээх ёстой, юунд хүлээх ёсгүйгээ ухамсарладаг. Зовлон зүдгүүрт байгаа хүмүүсийн талаар өдөр бүр харамсаж суудаг гэж хариулсан байгаа юм. За ямар ч байсан Америкийн нэгдсэн улсын анхны хар арист ерөнхийлөгч бүх зүйлийг зөв хийсэн гэдэгтээ итгэлтэй байна. За тэрээр ирэх барих хугацаанд амжилт бүтээлийг дурддахдаа Хэлийн чандад цэргийн ажиллагаанд оролцож байгаа Америкийн цэргийн тоог 180 мянгаас 15 мянга хүртэл хорогдуулсан. За зард гарсан алан ятагч Усама бин Ладныг устгасан. За террорист бүлгүүдийн зүгээс Америкийн нэгдсэн улсын эсрэг ирэх аюул зандыг багасгасан. За Ирантай ямар нэг хүч хэрэглэхгүйгээр цөмийн тохиролцоо хийж чадсан. За Кубтэй дипломат харилцаагаа хэвэн болгож чадсан. За мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын тохиролцоонд хүрч чадсан гэдгийг нэрлэж байгаамаа. Дэлхийн бараг бүх улс орон одоо Америкийн нэгдсэн улсыг 8 жилийн өмнөхөөс илүү нөлөөтэй, хүчтэй орон хэмээн үзэж байна гэж цагаан ордны тэргүүн үгээ төгсгсөн байгаа юм. За тэгээч Обамад энэ ордонд байх одоо цөөн хоног үлдэж байна. За 100 сарын баяраа Обама гэр бүлийн хамт хаваан аралд өнгөрөөнө. За Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол 2017 оны 1-р сарын 20-ны өдөр Вашингтон хотод болох юм аа. Бүгд найрамд гарчсан Солонгос ард улс тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолын заалтыг дагаж мөрдөх ёстой гэж нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун мэдэгдэж байна. За тэрээр ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас буухын өмнөх сүүлийн одоо хэвлийн баг хурал дээр энэ тухай мэдэгдлээ. За бүгд найрамд гарчсан Солонгос ард улс миний сэтгэлийг маш их түгшээж байна. За ялангуяа тус улс цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөөр үргэлжлүүлж байгаа нь үнэхээр түгшээж байна гэж ноён Бан Ки Мун хэлж байна. За аюулгүй зөвлөл умардуудын энэ үйл ажиллагааг тасан зогсоохын тулд баггүй хүч хармаал тавьсан. За энэ онцлог гэхэд энэ сэдвээр 10 хуралдаан хийснийг Бан Ки Мун санууллаа. За аюулгүй зөвлөл аль нэг асуудлыг ингэж их итэг зүтгэлдээ хэлжиж байсан түүх бараг байдгүй юм. Аюулгүй зөвлөл умардын эсрэг хориг тогтоох 5 тогтоол баталсан. Хамгийн сүүлийнхийг өнгөрсөн 11-р сард баталсан. За Солонгосын хойгийн хурцтмал байдал зүүн хойд Азийн бүс нутагт ноцтой үр дагавар дагуулж болно гэж олон улсын байгууллагын тэргүүн зохон тэмдэглэлээ. За Бан Ки Мун Пхеньян тандаж олон улсын хэм хэмжээг за тэр дотор нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөхийг уриаллаа. За бүгд найрамд гарчсан Солонгос ард улс цөмийн болон пуужингийн туршилттай холбоотой тус улсын эсрэг эхний хоргийг бол одоо 2006 онд тогтоосон юм аа. За 2016 оны 9-р сард Пхеньян цөмийн 5 дахь туршилтаа хийсэн. За үүний дараа аюулгүй зөвлөл хатуу чанга хориг тогтоох тогтоолыг төслийг бол одоо боловсруулж эхэлсэн чиглэлээ Америкийн нэгдсэн улс болон Хятадын зөрүүтэй байр сууринаас болж сунжирсан. За эцэст нь одоо өнгөрсөн 11-р сарын 30-ны өдөр 23-21 тогтоол батлагдсан юм аа. За гэтэл Пхеньян инхийн зорилгод хиймэл дагуул хөөргөх эрхтэй, өөрийгөө хамгаалахын тулд цэргийн туршилт хийх эрхтэй гэдэг үндслээр аюулгүй зөвлөлийн тогтоолуудыг үл тоомсорлож байгаа юм. За бас нэг анхаарал татсан зүйл гэвэл одоо Бан Ки Мун хэвлийн баг хурлын үеэр эх оны 1-р сарын 1-нд бүрэн эрхэнд дууссаны дараа
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төлөө хөрсөлдөөнд оролцож болох тухайгаа мэдгдсэн. За тэрээр энэ талаар хэлэхдээ за эхлээд хэд хоног амраад эх орондоо буцаж очноо. За улс орондоо туслах үүднээс ерөнхийлөгчийн сонгуульд үзээд алдаж болохыг нуугаагүй. За Бан Ки Мун яг одоо Өмнөд Солонгост бий болсон байдлыг туйлын хүндэглээ. За бид та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болсон үйл явдлуудаас тоомлон хүргэлээ. Одоо спортын мэдээ танилцуулъя. Үзэгчдээ та бүхэн Бямгаргийн амралтын өнөр гайдахтай сайхан хүрэж байна уу? Спортын мэдээ эхэлж байна. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод анх удаа зохион байгуулагдсан уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнд спортын мастер халиун дасгаж уулагчтай Монголын багийн тамирчид оролцож байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ тэмцээнд оролцсон манай уран сайхны гимнастикийн багийн тамирчид амжилт үзүүлж багийн нийлбэр дүнгээр хүрэлт цом хүртсэн амжилт үзүүлээд өнөөдөр эх орондоо ирлээ. Уран сайхны гимнастикийн Дубай Cup 2016 олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн уран сайхны гимнастикийн суур бэлтгэлийн 2 дугаар түүхлөгийн баг тамирчид спортын мастер халиун багшийн удирдлагаар амжилттай оролцлоо. Дэлхийн 21.260 гаруй тамирчидтай ур чадвар анхаалсан багаас өрнөсөлдөж медалийн тавцанд зогссон шилдэгүүд өнөөдөр инхүү эх орондоо хүрэлцэн ирлээ. 2000 оны би гурвт орсон. Тэгээд тооцоо одоо нийлбэр оноогоор 3 дугаар байрна, тооцон дээрээ 1 дугаар байрна. Тэгээд царигн дээрээ 2 дугаар байранд орсон. Тэгээд тэмцээнд олсноос баяртай байна. Мөн одоо тасалж тэмцсэн хүмүүс, багштай, анги хамт олондоо гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээрээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохиосон Жим Кап 2016 тэмцээнд энэ 5 тэмцээнд оролцсондоо би сэтгэл өндөр байгаа. Ер нь сэтгэл зүгийг сайн бэлдээрэй гэж хэлсэн. Тэгээд ер нь бол гоё л. Мастер класс гэж нэртэйгээр сургалт зохион байгуулсан. Украин улсын тамирчин Анна Ризатиногийн сургуулийн суугаад би тэгэд одоо шинэ хэрэглийн ур чадрын техник тэгээд мөн бие халаалтын шинэ дасгалууд тус сурсан байгаа. Монгол улсын баг тамирчид 1 алт 8 мөнгө, 1 хүрэл медаль буюу 10 медалийг олон улсын тэмцээний дивжинээс хүртэж, оролцогч 21 орноос медалийн чанараараа 3 дугаар барьж шалгарсан тамирчид өөрсдөө оролцсон төрөл насны ангилалд дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Тамирчин Аяна маань бас чөлөөт тасгал дээр мөнгөн медаль. За 2007 он дээр тамирчин Анастасийн маань булаавтаа засгийн финал дээр 2 дугаараар мөнгөн медаль эзэлсэн. За тэгээд одоо 2004 он дээр манай тамирчин Инхүүчин маань одоо нийлбэр дүнгээр 9 дугаараар чадгарсан. 2003 он дээр тамирчин Оюн Орол маань булаавтаа засгал дээр бас 2 дугаар байр гэх мэт тэгээ манай хамгийн том амжилт гэх юм бол 2000 оны тамирчин Ууганбаяр Номын Эрдэнэр маань бас тус тусынхаа ангилалд одоо алт мөнгөн медаль, хүрэл медаль. За тэгээ тамирчин Уян сэтгэл хулан маань тусгай харин шагнал, Уян сэтгэл маань цагтаа засгал дээр 2 дугаар байр гэд нийт 1 алт 8 мөнгө, 1 хүрэл мөнгө хүрэл цомтой бас хүртээд ирсэн байгаа. Монгол улсын уран сайхны гимнастикийн баг тамирчид энэхүү тэмцээний үеэр олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцож дэлхийн шилдэг тамирчид сургалтыг өдөрдөн явуулжээ. Рио 2016 Олимпийн хүрэл медальт Украин улсын тамирчин Анна Ризатинова, Унгар улсын тамирчин Доровас, бүгд найрамдах Болгар улсын шилдэг тамирчин Мария Матева нарын дэлхийн хэмжээний шилдэгүүд өсвөрийн тамирчдад хичээл заажээ. Өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирсэн баг тамирчдыг Монголын гимнастикийн холбоо, Харьяа клубүүдийн удирдлагууд, эцэг их хамт олонны төлөөлөл Чингис хаан олон улсын суудлаас халуун дотноор угтаавч баяр хүргэсэн юм а. Монгол улсад орчин цагийн дипломат алба үүсч өгдсөний 105 жилийн ой тохиож байна. Энэ ойд зориулсан Эрдэнэ хошоо Чинван ханддоржийн нэрэмжид шилдэг шатарчдын уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Монголын шатрын спортын чансаг тэргүүлэгч шилдэг 128 шатарчин оролцож оюухан сарж байгаа юм а. Монголын шатрын холбоо Монгол улсын гадаад хэргийн яам хамтран 1990 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа 26 дахь удаагийн шилдэг шатарчдын тэмцээн өнөөдөр нээлттэй хийлээ. Шатрын спортын дотоодын шансаг тэргүүлэгч шилдэг тамирчид гадаад хэргийн яамны ажилтан дипломат албаны шилдэг шатарчид оролцсон энэ удаагийн тэмцээний нээлтэнд гадаад хэргийн яамны төрийн нэрэмжийн дарга Даваасүрэн, төрийн захиргаа удирдлагын газрын дэд дарга Амар сайхан, Монголын шатрын холбооны дэд тэргүүн Баярволд, гүйцэтгэх захирал Наранбаатар, Монголын үндэсний олимпийн хорооны тусгай зөвлөх Гэрэл нар оролцлоо. Чинван ханддоржийн нэрэмжид 26 жилийн түүхтэй шилдэг шатарчдын тэмцээний түүхэн ач холбогдлыг зохион байгуулагчид инхүү тодтогч байна. Монгол улсын тусгаар тогтсон Монгол улсын одоо бүрэн эрхт байдалд онцгой хувь нэмрээ оруулсан ийм хүн. Тэгэхээр бол шатар гэдэг маань бол ер нь бол шатрын спорт гэдэг нь оюуны спорт. За тэгэхээр энэ одоо улс орноо тусгаар тогтнолоо одоо хамгаалахад оюуны одоо хүч
шатлах хэрэгтэй. Тийм учраас бид 1990 оноос эхлээд одоо энэ чин анхны одоо сайдынхаа нэрээр энэ одоо шилдэг шатрын тэмцээний зохиолд одоо уламжлалт болчихлоо. Монголын шатрын холбоо гадаад хэргийн хамтаага олон жилийн туршид одоо уламжлалт болгон зохион байгуулсан түүхтэй хүлээлт үүсгэсэн уламжлалт тэмцээн. Өнөөдөр одоо энэ тэмцээнд маань хамгийн олон жил оролцож байгаа манай Ахмад Тамирчин лавгаагаа оролцож байна. За их маструудаас одоо 4 нэрэд оролцож байна. Дандаа бүх чансаатай тамирчид маань оролцож байгаагаар их онцлог болж байна. 2016 оны шилдэг шатарчдын тэмцээнд олон улсын шатрын холбооны их мастер Солтон 4, олон улсын мастер 5, гадаад хэргийн яамнаас 6 шатарчин, Монгол улсын авраг болон Ахмад маструуд тэргүүтээ 128 шатарчин оюуханаас орж байна. Чинван ахан дөржийн нэрмжит тэмцээнд шатрын спортын зүтгэлтэн Ахмад Тамирчин лавг хамгийн олон удаа буюу анх зохиогдсон үеэс нь оролцсоор иржээ. Зээгэмсрэнгуа манай тэр үед одоо нэг сайн шатарчин болж өсч ирж байсан манай Цэдэн нэмбэрлийн лавгсрыг дуудаж уулзсан байна. Тэгээд гадаад хэрцээний яамны тэмцээн гэж явуулъя. Араас анхудаа $1 шагалтай тэмцээн явуулъя гэсэн. $100 шагалтай тэмцээн явуулж байсан. Тэрнээс хойш л одоо хамгийн олон дөрөвс нь бол манай анхны их масуудын нэг Хатанбаатар бол удаа дөрөвсөн. За миний үйл нэг удаа дөрөвд нэр орж ирсэн. За хамгийн анхны тэмцээнд манай олон улсын мастер надад алдар шатарчин үүдэн банд дөрөж ирсэн. Тухайн үеийн гадаад хэргийн бүгд эрхлэн шийдэх яамны анхны сайд Чинван ханддоржийн нэрмжит орчин цагийн дипломат алба үүсч өгсөний 105 жилийн ойн тэмцээн маргааш өндөрлөнө. Шилдэг шатарчид дэлхийн шатрын холбооны дүрмээр үндсэн өргөт 11 тоглолт хийснээр аваргуудаа тодруулна. Хилийн чандад өрнсөн спортын үйл явдлын мэдээлэлээр өнөөдрийн спортын мэдээ үзэгч та бүхэнд хүргэмжлэн хүрч байна. Хойд Америкийн үндэсний хоккей лигийн тэмцээний 2016-аас 2017 оны удирдлагын аваргын тэмцээний тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. San Jose Sharks Montreal Canadiens-ийн талбайд зочдон тоглож өрсөлдөгчийн тоглолтод ажиллаа. Хойд Америкийн үндэсний хоккей лигийн тэмцээний удирдлагын тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Montreal Canadiens талбайдаа өрийн өрсөлдөгч San Jose Sharks клубын багийн хүлээвч тоглолоо. Хоёрын тоглолт 4-2 харьцаатаагаар зочин багийн онцлоор өндөрлжээ. Нэгдүгээр үеийн тоглолт эхлээ 6 дахь минутанд техник шай борлоо. Шлимко нэгдүгээр харьцаатай болгож түүнээс 3 минутын дараа буюу нэгдүгээр үеийн 9 дахь минутанд Марло 2 дахь харьцаатай болгосон бол хоёрын тоглолтын нэгдүгээр үеийн 13 дахь минутанд Мэйр 3 дахь харьцаатай болгож 2-р үеийн 26 дахь минутанд Карасов 4 дахь болгож 50 дахь минутанд Филин 4 1 харьцаатай болгосон бол 53 дахь минутанд Петри 4-2 харьцаатай болгосноор энэ тоглолтод San Jose Sharks өрсөлдөгчөө 2 шайбын зөрүүтэйгээр хожлоо. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аваргын тэмцээний удирдлагын тойргийн тоглолтууд үргэлжилж байгаа бол сагсан бөмбөгийн Евролигийн тэмцээний удирдлагын 12 дугаар тойргийн тоглолтууд боллоо. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний зарим тоглолтууд болон сагсан бөмбөгийн Евролигийн тэмцээний шилдэг багуудын тоглолтын таймаас та бүхэндээ бид үзүүлэхээр хэлдэг. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аваргын тэмцээний удирдлагын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байгаа. Chicago Bulls талбайдаа Milwaukee Bucks багийг хүлэвч тоглолоо. Хоёрын тоглолт 95-69 харьцаатаагаар Milwaukee Bucks багийн хожлоор өндөрлжээ. Энэ тоглолтод Chicago Bulls зугаас Wade 12 он авч багийнхнаа статистик үзүүлэлтийг тэргүүллээ. Gibson 8 он авч, Lopes 8 он авч, 7 удаа самбраас бөмбөг авсан бол Rondo 7 он авч, Butler 7 он авч, 7 удаа самбраас бөмбөг авч 6 удаа багийнхандаа оновчтой дамжуулалт өгсөн статистик үзүүлэлтээр багийнхнаа тэргүүлжээ. Тэгвэл тэдний өрсөлдөгч Milwaukee Bucks багаас энэ тоглолтод Antetokounmpo 22 он авч багийнхнаа тэргүүллээ. Тэрээр 22 он авч мөн 7 удаа самбраас бөмбөг авч 11 удаа багийнхандаа оновчтой дамжуулалт өгчээ. Parker энэ тоглолтод 12 он авч 7 удаа самбраас бөмбөг авсан байна. Snell 10 он авч, Henson 10 он авсан статистик үзүүлэлтээр багийнхнаа үзүүлэлтийн дараагийн байруудад нэмэгдлээ. Сагсан бөмбөгийн Евролигийн тэмцээнд ур чадвар сорин өрсөлдөж байгаа Орос улбаны улсын Москва хотын ЦСКА клубын баг талбайдаа Испани Барселона клубын багийн хүлэвч тоглолоо. Хоёрын тоглолт 92-76-гийн харьцаатай ЦСКА клубын багийн онцлоор өндөрлжээ. Энэ тоглолтод Орос улбаны улсын ЦСКА клубын багаас Хиггинс хамгийн өндөр буюу 23 он авч багийнхаа ажилд гол үүрэг гүйцэтгэлээ. Тэдний багаас Курбанов энэ тоглолтод 15 он авсан статистик үзүүлэлт гаргажээ. Тэгвэл тэдний өрсөлдөгч Испани Барселона клубын багаас Клавер 17 он авч, Райс 9 он авсан статистик үзүүлэлт гаргалаа. Монголын Олимпийн холбооны 2016-аас 2017 оны футсалын удирдал эхэлж, футсалын улсын авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаар Pepsi дээд лигийн тэмцээнд өрсөлдөх багууд тодорсон билээ. Өнөөдөр Монголын Олимпийн холбооноос Pepsi брэндтэй хамтран зохион байгуулж байгаа футсалын дээд лигийн тэмцээн болох Pepsi лигийн тэмцээн гараагаа эхэллээ.
Тэмцээний хамгийн ихний тоглолтод Соёмбийн Барсууд Атлетик 220 клубын багууд учраа тааран тоглолоо. Монголын хөлбөмбөгийн холбооны Pepsi Дээд лигийн нээлтийн тоглолт өнгөрсөн 100 хүрхрээ 1-р лиг төрөлсөлдсөн Соёмбийн Барсууд Атлетик 220 клубүүдийн хооронд боллоо. Талбай улиралд Атлетик 220 клуб илүү байсан бол энэ удаад ч мөн илүү аж хожсон байна. Pepsi лигийн анхны голыг Атлетик 220 клубын Орос тоглогч Давид Киштев эхний үеийн 16 дахь минутанд оруулсан. Легоноор тоглогч голын цэлгийг хагалсан бол түүний дараа Атлетик 220 клубын ахлагч Мөнх сайхан 2 тэг болгож тоглолтуулсан. Зарим Соёмбийн Барсуудаас инх төвшин тооны харьцааг ойртуулсан ч Атлетик 220 клубын гол тоглогчдын нэг Баттулга тоглолтын 20-25 дахь минутанд Нямбаяр 27 дахь минутанд гол орууллаа. Pepsi лигийн салхийг хагалсан 2 багийн тоглолтын сүүлийн голыг Соёмбийн Барсуудаас пүрвсөх оруулснаар Атлетик 220 клуб эхний учраагаа 5-2-оор булгаа авсан байна. Тэд дараагийн тойрогт ариустай тоглох бол Соёмбийн Барсууд футзалын дээдлигт 3 жил дараалан төрүүлсэн унгнуудтай тоглох хуваартай байгаа юм а. Монголын хөлбөмбөгийн холбооны Pepsi Дээд лигийн тэмцээн эх оны 3 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх хүлээ. Бидний илтгэсэн өнгөрч 7 хоногийн Бямгаргийн спортын мэдээс сурвалжлагууд үгээр өндөрлөж байна. Та бүхэн амралтын ороогоо айдахтай сайхан өнгөрүүлээрэй. Бямгаргийн спортын мэдээс сурвалжлагаар маргааш энэ цагтаа иргэн уулзлаа. Түр баяртай. Одоо өдрөдийн цагийн гарын мэдээг хүргэе. Өдгөө шөндө 11 хэм, өдөртөө 3 хэм хүйтэн байна. Улаангомд шөндө 27, өдөртөө 19 хэм хүйтэн. Ховд шөндө 17 хэм, өдөртөө 7 хэм хүйтэн байна. Алтайд шөндө 11 өдөр хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаан. Улаастай шөндө 17 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн байна. Тосон цэнгэлд шөндө 28, өдөртөө 19 хэм хүйтэн. Баян хонгор шөндө 13 хэм, өдөртөө 2 хэм хүйтэн. Мөрөнд шөндө 22, өдөртөө 12 хэм хүйтэн. Хатгал шөндө 17 хэм, өдөртөө 9 хэм хүйтэн байна. Цэцэрлэгт шөндө 10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаан. Хар хорин шөндө 13, өдөртөө 1 хэм хүйтэн. Арвахэрт шөндө 9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаан байна. Булган шөндө 17 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн байна. Дарханд шөндө 19, өдөртөө 11 хэм хүйтэн. Эрдэнэт шөндө 11 хэм, өдөртөө 2 хэм хүйтэн. Чорч шөндө 15, өдөртөө 3 хэм хүйтэн. Сүхбаатар шөндө 20 хэм, өдөртөө 12 хэм хүйтэн байна. Зүүн хараад шөндө 19, өдөртөө 10 хэм хүйтэн. Зуумод шөндө 13 хэм, өдөртөө 6 хэм хүйтэн. Багнуурт шөндө 24, өдөртөө 13 хэм хүйтэн. Чингис хот шөндө 24 хэм, өдөртөө 12 хэм хүйтэн байна. Барууртад шөндө 18, өдөртөө 8 хэм хүйтэн. Чавсан шөндө 16 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн. Мандалговд шөндө 15, өдөртөө 2 хэм хүйтэн байна. Далан задгад шөндө 12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаан байна. Хамбогдод шөндө 8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаан. Сайн шанд шөндө 15 хэм, өдөртөө 2 хэм хүйтэн. Замын өдөд шөндө 15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм байна. Улаанбаатар шөндө 19 хэм, өдөртөө 9 хэм хүйтэн байна. Монголын мэдээс уг цагийн хүрд мэдээллийн хөтлөөрөө та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулаад авч үзсэн та бүхэнд баярлалаа. Амралтын өдөр айдахтай сайхан өнгөрөөлөөрэй. Баяр тав зөвчтэй.